Аялжаа гэдэг хүн бүр мөнгө олдог юм шиг танд санагддаг уу? Мэдээч үгүй. Яагаад гэвэл хөндлөнгөөс шахад Forex маш энгийнэт санагдаж магадгүй. Үнэн буухад аваад үнэн өсгөд зарчих юм шиг л болгогддог. Гэхдээ өөрөө аялжаа хийх үед бүх зүйл тийм энгийн биш байдаг. Тэгвэл яагаад ихэнх аялжаач алдагдaltaй харин цөөн үед л ашигтай ажилтдаг вэ? Үүнийг тодруулаад үзцгээе. Жижиг аялжаачдын ихэнх нь ашигтай ажилтдаггүй. Энэ гэхдээ лөөр гэсэн үг биш юм. Гол асуудал нь тэдний аялжааны хэв маягт нь байдаг. Тэд өндөр хөшүүрийг ашигладаг. Мөн сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргадаг. Тэдний хамгийн том алдаа бол бодит бус, тогтвортой стратегигээр аялжаа гэдэг. Forex энгийн харагддаг хамгийн том эрх нь энэ юм. Эрсдлийн менежмент хийх, тууштай байх, сахилга боттой байх, өдөр биш цар цагаан сэтгэж төлөвлөх нь үнэндээ энгийн цогтож магадгүй ч гэсэн яг үнэндээ ашигтай болон ашиггүй аялжаачдыг ялгах гол чанарууд юм.